Ер нь иргэдтэй нээлттэй цонх ажиллуулж иргэдийн энэ тулгамжийн асуудлуудыг шийдэх чиглэл илүү ажиллах ёстой. Энэ талаар бол их хурлаас агентлаг байгуулж иргэдийнхээ өмнөөс цөөхөн өмнөөс ашиг хайдаг эм компаниуд биш. Төр нь өөрсдөө иргэдтэй эмийн хүрэлцээтэй байдлын тогтолцоо хийгээд өгсөн. Орон нутгийн өмчөөр төрийн бол орон нутгийн өмчөөр худалдаа авах хуулинд бид нэмэлт өөрчлөлт оруулаад чанартай юм гээд оруулаад өгсөн. Тийм ээ. За ер нь тэгээд та бүхэнд хэлэхэд аль болохоор энэ сайн хийж байгаа зүйлийг түрүүн одоо энэ хавдрыг даван туулагчдын тэргүй ариуна хэлж штэ. Сайн зүйлүүд байснаа болчлоо гэдэг штэ. Тэгэхээр баг саад хийж төр өөрөө баг саад хийх хэрэгтэй байхгүй юу? Иргэдтэй илүү ээлтэй байхын тулд тэр болж байгаа зүйлээ битээ хасал да. Тэр болж байгаа зүйл чинь иргэдэд хэрэгтэй болоод баярлаад байж хат нь буцаагаад үүд хаалгыг хаагаад ах юм. Баг саад хийлдэ та нар. Харин илүү олон хаалгыг нээж өгөл дөө. Төр ингэж ажиллах хэрэгтэй юм байгаа ч гэдэг.